энэ хууль тогтоомжийн хуулийг өөрчлөх үеийн яг энэ журмуудыг ер нь цэгцлэе гэдэг энэ санаатай бол энэ нийцэж байна. Би тийм учраас энийг дэмжиж байгаа. Харин сайн зүрх гишүүнээ миний нэг болгоомжлж байгаа юм. За улсын их хурлын хүрээний асуудал нь одоо сая намжим гишүүн миний асууя гэж ясныг асуучлаа. Наадах ч өшөө Яан тамгийн газар дээр очиод бас энэ журамтай холбоотой одоо бид нар чинь ингэж байгаа шүү дээ. Журмыг цэгцлэе гэдэг нь хуулиар тодорхой мандат олгогдсон бол өөрөөр хэлбэл журам гаргахгүй гээгүү журмын эсрэг хууль биш байхгүй юу? Журмыг бол гаргахгүй бол болохгүй шүү дээ. Журмыг гаргахдаа тэр хуулиар олгосон мандаттай бол гаргана гэдэг гэж байгаа шүү дээ. Тэгтэл одоо өөрийн чинь ярьж байгаагаар зарим агентлагууд эднэр дээр энэ журам гаргахтай холбогдсон тэрийг аваачаад ямар шилжүүлж байгаа юм уу? Би бас гүйцэд ойлгоогүй байж магадгүй. Тэгэхээр нөгөө агентлаг дээр зүү ёсоор гарах ёстой байсан юуг нь бүр аваачаа төвлөрүүлээд яамны төвшөнд юм уу аваачиж байгаа тийм асуудал байгаа юу байхгүй юу? Тэгэхээр цогтодод дарга асуулт нэрвэлээ байхгүй. Хуучин бол нөгөө засгийн газрын тогтоолоор явж ихт их замбрааг үйсэн. Байгууллагын дотоод нэгжлүү шилжүүлдэг төрийн засгийн удирдлагын газрын баталж байт юм уу? За эсвэл T1-ийн дарга батална гэдэг юм байсан. Бидэд захиргааны ерөнхий хуулийг мөрдүүлээд ерөнхийдөө цэгцтэй болгож өгсөн. Тухайн яамны сайд нь л хариуцлага хуулийг гаргаж байгаа шүү дээ. Тэгээ бүртгүүлнэ. Тэгэхээр энэ хууль батлагдсанаар агентлагт байгаа юмыг яам л очмод татах зүйл биш. Агентлаг ч гэсэн бие даасан хуулийн этгээд учраас энэ захиргааны ерөнхий хуулийн үйлчлэн захиргаа гэж үзэж байгаа учраас бие дагаад журам батлах хэрэгтэй. Одоо яг нөгөө нэг манай байнгын ороо жишээ нь хуулийн этгээд ирэхгүй байхгүй. Тэгсэн мөртлөө ингээд дүрм журмуудыг батлаад байдаг. Инээс иргэдийн эрх ашиг хөндөгдөнгөд лавлгаа мэдээлэл өгөх албан ёсны юм байхгүй, зохицуулт байхгүй. За дээрэс нь байнгын орооны шийдвэрийг захиргааны шүүгч өгж болдгоо, цэцэж өгж болдгоо ингээд иргэдийн эрх зөрчигдөөд байвал хаана хандах вэ гэдэг үндсэн хуулийн суурь зарчим алдагдаад байгаа. Тэгэхээр энэ захиргааны ерөнхий хууль тогтоомжийн ерөөсөө суурь зарчимчил тэр шүүхэн мэдлийн хяналтанд байх. Тэгэхээр улсын хурлын шийдвэр өөрөө цэцэн хяналтанд байгаа. Тэгээд улсын хурлаас эрх болгосны дагуу баталж байгаа захиргааны хэмжээний актууд чинь ихэнх нь бол захиргааны шүүхийн хяналтанд, зарим нь одоо магадгүй засгийн газар ерөнхийлөгчийн баталж байгаа сайд нарын баталж байгаа зарим бол цэцэд хянагдах хүртэл боломжтой байж байгаа. Тэгэхээр энэ үрээндээ одоо асуудлуудыг бас эргэн талдаа хүний эрхийг хамгаалах талдаа боловсруулж нэг талд нь гарыг энэ явж ирж байгаа практикийн юмсан цэгцэлчихъя л гэдэг байдалтай байгаамаа. За ойлголоо.